ноён сэргээ одоо бидний энэ удаагийн хэрэглэгчийн сэтгэл хаваалцах болонд оролцохоор ирсэн байна. За ингээд Монгол улс тавтаа морил та сайн явж ирвөө. Эхлээд бас таныг өөрийгөө товчхон танилцуулаад одоо ер нь Орос улсын улстай ямар ажил төрөл эрхэлж байсан, ажил төрөл эрхэлж байгаа. За ингээд ер нь бол Монголд анх удаа хизээ ирж байсан. За энэ удаад хизээ ирэв, зам харгуй нөхцөл байдал ямар хөө байв, энэ талаасаа бас сонирхож яриач гэж. Жимни машиныг би 2021 оноос эхэлж унсан. Өмнө нь илүү том дугуйтай Hilux машинтай байсан юм л да. 35-ын том дугуйтай машин унж байгаад 29-т арай жижиг дугуйтай машин унах болсон чинь ямар ч ялгаа мэдрээгүй. Энэ нь хамгийн түрүүнд гайхалтай сэтгэл төрүүлсэн. Ямар ч төрлийн зам дээр огт ялгаа мэдрэгдээгүй. Их гайхсан шүү. Би Ирхүү хотод амьдардаг. Улаанбаатараас 1000 км-ийн алсад гэсэн үг шүү дээ. Одоо бол тэтгэвртээ суусан. Аялах хоббитой болсон доо. Намайг Как тебя зовут? Сергей гэдэг. Ингээд Жимнигийн маань одоо үнэт хэрэглэгч болоод за 21 оноос сая болсон гэж өөрөө хэлж байна. За ингээд ер нь анх эхлээд сая унж эхэлсэн үеийн сэтгэлдээ хэлж явах шиг байна. Ерөн зүгээр ягаад машинаас солисон те? Жимнигээс эхлүүлээд өөр машин унжгаад одоо Жимнитэй болох энэ одоо гол сонголтод нөлөөлсөн зүйл нь юу байсан бэ? Хүнд чинь заа нэг энэ машин одоо нэг солих цаг болж дээ гэж бодогдох үе байдаг да. Hilux-ээ солиод ямар хуу машин авдсан бэлээ гэж их удаан бодсон. Жимник ч бас удаан судалсан. Хүмүүстэй ч зөвлөлдсөн. Тэгж байгаа л нэг өдөр шууд очиод авчихсан. Одоо энэ сонголтонд сэтгэл ханамжтай төдийгүй бүр гайхширч байгаа шүү дээ. Таны Instagram болон одоо Facebook дээр нөгөө аяллахаа одоо тэмдэглэлүүдийг ингээд оруулаад харуулаад зураг энтер аваад явж байхад харахад бас их зургийн одоо мэдрэмжтэй зураг авах мэдрэмжтэй юм байна гэж бодсон. За мөн гэр бүлийнхээ хүнтэй бас ингээд аялаад явж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд энэ сонголтыг хийхэд нэгдүгээр гэр бүлийн хүний нөлөө байсан уу? За мөн ер нь энэ зургийн одоо мэдрэмжийн талаар бас та өөрөө юм сонирхдаг юм уу эсвэл намайг ганц кадрын зурагчин гэдэг л дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би нэг зургийг олон авдаггүй. Дээд тал нь хоёр л дардаг. Яагаад гэдгийг мэдэхгүй зүгээр л төрөлхийн л тийм чадварч хөө өгөгдөлтэй байх. Нодлон бид бүхэн Жимни фестивалыг зохион байгуулахад та ингээд манай усыг зорж ирээд манай одоо арга хэмжээнд оролцсон. Тэгээд тэрэн дээр бид их талархаж хүлээж авсан. Тэгээд ер нь тэр арга хэмжээнд оролцсон үеийн бас сэтгэлээсээ хуваалцаач. Мэдээж Монголд бол зөндөө олоодаа ирсэн байсан баг. Энэ фестивалд бас оролцсон сэтгэл ямар байв? Юу их таалагдсан бэ гэж. Хамгийн түрүүнд Монгол улсад Жимни дуртай маш олон хүн байдгийг хараад их гайхаж бас баярлсан. Зөвхөн залуучууд гэлтгүй надаас ч настай хүмүүс Жимни унд юм лээ. Монголд ирэхээс ч өмнө Жимни ундаг насны хүмүүстэй танилцж байсан л да. Жимни машиныг ийм өргөн дэлгэр унж байгааг харах сайхан байсан. Жимнийг хөдлөж авснаас хойш мэдээж одоо аялах сонирхолтой хүн юм чинь маш олон газруудаар явсан бахаа гэж бодож байна. Нэг удаагийн аяллаараа хамгийн олон хоногоор хамгийн хол явсан аялал ер нь ямар аялал байна вэ? Миний хамгийн хол аялал гэх юм бол Ирхүү хотоос Турк хүртэл аялаж байлаа. Туркийн далайн эрэг дагуу тойрон аялал хийсэн. Газар дундын тэнгис, эгийн тэнгис хар далаагаар аялсан. Хамгийн одоо мэдээж хол аялалд дурсамжтай байх нь ойлгомжтой баг. Гэхдээ илүү одоо ойрхон газруудаас гоё дурсамжтай одоо адал явдалтай байсан аялал нь ямар аялал байна вэ?
Жимний бараг ямар ч замын нөхцөлд байсан туулаад л гард юм лээ. Ямар ч гинтийн зүйл тохиолдсон огт ажраагүй. Ганц л асуудал байсан. Тэр нь хааз өндөр авдаг. Ер нь бол хаа сайгүй явдаг. Кавказад явж байхдаа нэг өндөр даваа давх боллоо. Зам огт мэдэхгүй. Анх удаа л тэр газраар явж байгаа шүү дээ. Даваагаа давлаа. Доош уруудах боллоо. Бараг л 45 хэмийн налуугаар уруудсан байх. 45 хэмийн налуу гэдэг чинь ерөөсөө л ийм байгаа юм шүү дээ. Ийшээж хөмөрчих гээд, тийшээж гулгачих гээд их эвгүй. Бид зөөлнөөр баг багаар доош уруудаад л байлаа. Жимний чинь хөнгөн богинохон битээ шүү дээ. Тийм болохоор тэр айхтар налуугаас ямар ч асуудалгүй буусан. Өөр нэг онцгой тохиолдол сансрын нисгэгчтэй аялалд явсан цорын ганц жимний минийх баха. Сансрын нисгэгчтэй уулзахад та өөрөө тэр төлөлийн одоо хоббитэй юм уу эсвэл юу гэдгийг яагаад тэр уулзалтанд нэр очих болсон юм бол? Найзууд маань сансрын нисгэгчдтэй уулзалт зохион байгуулж таарад намайг үрсэн юм. Сансрын нисгэгчтэй хамт аялалд энэ машинаараа явсандаа их олзуурхдаг. Зөв. За яг нөө эрхүүд амьдардаг гэж байгаа. Эрхүүгийн одоо ер нь зам орчин гэдэг ч юм уу одоо төгжрэл гэдэг ч юм уу тэ Монголын нөхцөл байдлаас ер нь хэр өөр вэ? Би очиж үзег болохоор сонирхлын журмаар асууж байгаа. Конечно есть. То есть пробки бывают везде. Төгжрэл бол хаа сайгүй байдаг дөө. Скажем так. Өмнө нь Улаанбаатарт 2014 онд ирж байлаа. 12 жилийн өмнө гэсэн үг. Түүнээс хойш Улаанбаатарт их олон юм өөрчлөгдсөн. Улаанбаатарын нэг өнцгөөс нөгөө зах хүртэл нь 3 цагийн дотор явж байлаа. Харин Ирхүү хотыг ганц цагийн дотор л туулна. Төгжрлийн хувьд шүү дээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт жолоо барих нь илүү хэцүү. Одоо эргэн тойронд тантай адилхан хэрэглээтэй жимний өндөр хүмүүсээс байгаа хаа тэр хүмүүс ер нь юу гэж ярьдаг вэ? Хот хөдөө те орон нутагт ингээд унахад ер нь ихэвчлэн дээлтэй гэдэг ч юм уу тэр талын зүйлийг нь бас та сэтгэлээсээ хуваалцаач ээ. Яг энэ 74 загварыг Монголтой адилхан эрхүүгийн иргэдэж их ундаг болсон. Бүр эрс нэмэгдсэн. Яг энэ загвар гараад хүмүүсийн сонирхол бүр их нэмэгдсэн. Өмнөх загвараас илүү тухтай бас загварлаг болохоор аргагүй дээ. Энэ оны ихээр Ирхүү хотод бас жимний эзэмшигчдийн клуб байгуулагдсан юм. Яг Монголтой адилхан зохион байгуулалттай жимний хөлөглөгчдийн клуб гэсэн үг. За би зөвхөн бас одоо ер нь бол нодлон жил анх удаа фестивалаа хийгээд за аль болох жил болгон жимний хэрэглэгчтэй зориулсан арга хэмжээ ивентүүдийг ер нь зохион байгуулах гэж бодож байгаа. Тэгэхээр та бас ер нь дараа жилээс эсвэл дараагийнхын удаа эрэхтэй бүр олон одоо жимнийчтэй цуглуулад та бүхнээс баг удаад ирүүлэх бид нар бас их одоо баяртай холноо тэгээд бас урьж байна гэж байна. Өмнөх цугларалтын талаар мэдээлэл арай жаахан эрт зарласан бол манай Ирхүү хотоос илүү олон жимнийчид ирж оролцох байсан баха. Одоо хүртэл надаас Монголын фестивал хэзээ болох вэ гэж асуудаг. Дараа жил бол илүү эрт одоо аль болох төлөвлөөд бүх одоо хүмүүс ялангуяа олон улсаас манай Монголд ирж жимний фестивалд оролцоосоо гэсэн одоо тийм зорилготой өргөн хүрээнд зохион байгуулах зорилготой байгаа учраас манай хөрш орнууд Хятад улсаас, Орос улсаас за мөн ингээд бусад орнуудаас зорж ирэх үеч тийм хэмжээний арга хэмжээ зохион байгуулах гэж бодож байна. Тэгэхээр дараа жилийн хувьд бол энэ илүү одоо цар урыг өргөтгөнө гэсэн бодолтой байна. Фестивалийн үеэр аяллаас гадна тэмцээн уралдаан болдог. Гэтэл тэмцээнд оролцохын тулд машина бэлдэх хэрэгтэй. Аяллаа журмаар тоноглох нэг өөр. Уралдаанд оролцох зорилгоор тоноглох нь тэс өөр шүү дээ. Жимнийтэй хүмүүсийн дунд ингээд зохион байгуулалт юм боловсруулалтаа арга хэмжээний самжилттай юу байна? Ийм юм байвал гоё байх юм. Монголын клубтэй хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулж болно. Бид алс дорндоос ахуулаад хурч болох бүхэл далаа тэнгис рүү аялаж болно. Айлч улс орн руу нийлээд аялал хийж болно шүү дээ.
скажем так, вот Би Жинний унаад яг 5 жил болж байна. Энэ хугацаанд машинаа солиод буцаад Toyota авчихдаг чинь билүү гэдэг бодол төрж байсныг нуугаад яв. вдруг опять Toyota взять, то есть. Но вот думал. Гэхдээ эцэст нь үгүй ээ, дэний юм байна. Жиннийгээ л уны гэж шийддэг байлаа. Вот то, что нужно. Ямар машин авдсан бilé? Жинний хэр болдоо гэж эргэлзэж байгаа бол шууд ирээд аваад гэж зөвлөх байна. Хаасайгүй. Ямар ч замд саадахгүй юм. Очень простая Маш энгийн хэрнээ машина. гайхалтай машин Я шүү. её обслуживаю сам. То есть ничего сложного нету. За ямар ч тач ингээд өнөөдөр манай хэрэглэгчийн одоо энэ цоврал болонд ингээд зорж ирээд оролцоод тэгээд цагаа гарган байж байгаа бас танд баярлалаа. Мөн тантай ингээд үргэлж одоо хансаж явж байгаа танаа бас гэр бүлийн хүнд бас маш их талархал илэрхийлье. Спасибо вам тоже, что пригласили. Спасибо. Спасибо. Okay. Thank you very much. Спасибо. Спасибо. Баярлалаа.